За sub guys. Өмнө жил би нэг 10 минутын хувийн бэлтгэлийнхаа бичлэгийг оруулж ирсэн. Тэг өнөөдөр тэрнийхээ part 2-ыг хий гэж бодлоо. Тэгээд тэг яг одоо бол Бодос Academy яг summer camp-ийн байршил дээр ирсэн байна. Тэг баруун салаад. Тэгээд өнгөрсөн жилийн бичлэгээс яг жил өнгөрж байгаа болохоор тэг энэ сүүлийн жилд шинээр сурсан, ойлгосон, мэдж авсан зүйлээ практик онлоор нь тайлбарлаа явъя. Тэг эхнийх нь болохоор залалт явна. Тэгээд энгийн залалтууд, basic залалтууд яг анхан шатны хүүхдүүд залалтууд хийх гэж байгаа бол миний эхний бичлэгийг үзээрэй. Тэгээ энэ одоогийн залалт нь болохоор арай next level-ийн төвшин гэсэн үг. Тэгэхээр мэдээж хэдүүлээ бол хөлдөө мөрний хэмжээний цайгаа аавна. Тэгээд үлмийн болоо өвдөг дээр өөрийнхөө сайн ачааллыг өгөөд тэгээ урагшаа хоошоо залт. Тэгээ энэ дээр болохоор аль болох эрхийн уруу болон чихчийн урууг сайн салгаж яг ийм алгаа дэлгэсэн байдалтайгаар заалууд бөмбөгөө сайн мэдэх хэрэгтэй. Хажуунаас бол яг нэг иймэрхүү. Тэгээ манай эхний бичлэгийг үзсэн бол хэдүүлээ ерөөсөө мөрөг оруулж ирэхгүй. Мөр оруулж ирэхгүй, юу оруулж ирэхгүй гэхээр тэр гарын шуу болон шуугаа мэдж байгаа шүү дээ. Гарын шуу болон сарвуугаар. Тэгээ энэ залт маань арай илүү сарвуу ашиглаж байгаа. Тэгээд яг юуг та нар энэ дээр анхаарах вэ гэхээр биенээсээ бөмбөгөө илүү сайн салгаж зална гэсэн үг. Тийм ээ. Хэдүүлээ анхан шатны залтан дээр бол биенийхээ хажууд бөмбөгөө залж ирсэн бол одоо салгаж залж өгөх гэсэн үг. За энийг тоон дээр хэдүүлээ нэг анхаарахгүй яг үндэ. Тоо болохоор яг дасгал хийхэд бол яг тохирно. Хэдүүлээ одоо болохоор дасгал биш. Ерөөсөн арга зүй техникээс сураад өөрсдөндөө хоногшуулахын чухал учраас сайн ойлгоод тэгээ хоногчлон гарынхаа одоо булчингийн санах хойд суудлан залж өгнө гэсэн үг. Тийм. Урагшаа хоошоо. Тэ? Хоошоо татлаа. Урагшаага түлхлээ. Тэгээ одоо дараагийнх нь эндээс урагшаа, хоошоо, урагшаа, хажуу тишээ буцаж авчихлаа. Хоошоо, урагшаа, хажуу тишээ буцаж авчихлаа. Хоошоо, урагшаа, хажуу тишээ. За, хоошоо, урагшаа. Тэгээ энэ дээр анхаарах зүйл нь бөмбөгийг ерөөсөө алган дээр тогтоох боломжгүй шүү. Ерөөсөө энэ бүгдээрээ эндээс ийм залт хийх юм бол хутгалт болно. Тэгэхээр дандаа бөмбөгийг бөмбөгөн дээр гар байх хэрэгтэй. Тэгжиж бөмбөг эзэмшилт байна. Тэрэн дээр анхаарна. Миний гар бөмбөн дээр байгаа зүүн гараар ч ихсэн адилхан. Хоошоо урагшаа зүүн баруун. Хоошоо урагшаа хөлийн баруун үл дээр авчлаа, буцаага авчлаа. Хоошоо урагшаа буцаага авчлаа. Ойлгомжтой те. Тэгэхээр хутгаж залгах болон бөмбөгийг дээрээс нь залгах хоёр шал өөр гэсэн үг. Тэгэхээр энэ залтыг маш сайн эзэмшиж чадах юм бол дараагийнхт нь болохоор хэдүүлээ хөдөлгөөнтэй бөмбөгөө биенээсээ илүү хол залгах. Тэгээ ингэж залсан ч гэсэн хэдүүлээ өөр төрлийн залтууд хийсэн ч гэсэн кроссовер хийгээд өндөрт барьсан ч гэсэн гар бөмбөгөн дээр яг байх хэрэгтэй. Та нар миний гарыг харж байгаа. Тэ? Ерөөсөө бөмбөний доор орох, хутгах тийм залт хийхгүй. Энэ наавт хийсэн ч гэсэн тэр энийг ер нь бол бөмбөг эзэмшилт гэж байгаа. Бид нар болохоор арай буруу ойлгоод тэ бөмбөгийг carry хийх юм уу, тэ зөөх юм уу, хутгах юм уу. Тийм буруу залтууд хийх. Араараа ч гэсэн яг адилхан. Араараа бид нар яг адилхан сууж өгөөд яг бүхсэн доогоор гарч ирэх хэрэгтэй.
бүр хол байхгүй, ийм хол биш. Бөмбөгөө яг бүгсэн доогуур уучлаарай. Бүдүүлгээр хэлж байгаа бол үгзгэн доогуур гарч ирэх. Оо. Нотман. За бичлэгнийхаа төлөө бол бороонд бэлтгэлээ хийж юм тий. Йоо. За. Би гайгүй. За ямар ч сан араараа. Бороотой болохоор би бас хоёр алхам шийдэлт бас тиймэрхүү юм хийх боломжгүй юм байна. Sorry. Гараа гимтээчлээ. Жого шархлуулчлаа. За тийм байна. Тэгэхээр энэ залтнаас хэвлээ араар гаргаж ийн. Араар гаргахад нэмэлтээр хэлэхэд бүгд яг үгзгэн доогуур гаргаж өгч байгаа шүү дээ. Тэгэхээр ихэнх сагсчд маань чигчийн уруугаа яг дутуу ашиглаад идэг. Тэгэхээр чигчийн уруугаа яг дэлгэж өгөөд одоо яг ийм байрлалаас авахаар бөмбөг яг ингээ алдагтаад идэг. Баригдах. Ой. Oh sorry. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр чигчийн уруугаа дотгошоо яг ийм байрлал. Яг ийм биш. Ийм ойлгож байна. Холоос харуулах юм бол тэгэхээр дээшээ хараад юм. За тэгээд шидэлтэн дээр сурсан зүйл маань танд гэртээ давтаж болно энэ хөдөлгөөнийг. Энэ дасгалыг. Тэгэхээр эрхийн уруу болон чигчийн урууг нэлээд сайн заадалж өгөөд тэгээд эндээс үндсэн зогсолтоо авлаа. Баруун хөл зүүн хөл яг мөрний хэмжээний зайтай аваад дахиад давтаа хэлэхэд үлмийн олон өвдгөн дээр хэдүүлээ ачаал өгөөд жоохон суугаад тэгээ бөмбөгийг баруун өвдгөн дээр баруун гараар шиддэг бол баруун өвдгөн дээр зүүн гараар шиддэг бол зүүн өвдгөн дээр яг тэр шиддэг гараараа барьж авлаа. Дээшээ татаж өнхрүүлж авч ирлээ. Дээрээ гаргалаа. 1 хан дээр 2 3. Тэгээ миний сүүлд ажиллаж байгаа хэсэг болохоор яг энэ чигчийн уруу яг 1 гарын шидэлт болгож ажиллаж байгаа. Тэ. Яг өмнө болохоор шидэхдээ би жоохон нэг иймэрхүү буюу яг эрхийн уруу зөвхөн ганцхан эрхийн уруун дээр шидэд ийшээ унаад идэг гэсэн. Одоо болохоор эрхийн уруу чигчийн уруу бүгдээрээ яг задлж өгч байгаа шүү дээ. Яг тэгэхээр 1 гарын дээр гаргаж ирлээ. Тэгээд тоо бол би нэг 50 удаа хийж байгаа. Гэртээ. Тэгээд мэдээж зүүн гараараа шиддэг бол зүүн гараараа аваад зүүн гараа. Окей, өшөө ийм олон бичлэгийг үзхийг хүсвэл комент хэсэгт манайхан бас яг ямар скил ур чадвар сурмаар энэ тэрийг бас доор үлдээгээрэй. Тэгээд ялчгүй маш их бороо нэлээд ширүүсэд ирж байгаа болохоор бичлэг маань хийх боломжгүй болчлоо. Тэгээд анхааралтай үзсэн танд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.